өглөөний мэнд. Номныхоо 4-р хэсэг. За тэгээд нэг гэрүүлж аялж яваа штэ. 50 насны нэр нөхөр хоёр хүүхдүүд нь тусдаа гарцсан. За тэгээд замдаа нэг тэр нэг яриамгын нэг хүмүүстэй даарлцсан гэж ирсэн. Нөхөр нь яриамгаа залуу гэрүүл бас аялж байгаа. Өөрөвчтэй аял. Тэгээд эднэртэй харин тохиолдол дахиад нэг даарч. Тэгээд хэлж байгаа нь энэ байна л да. Хүмүүстэй хамт аялах бас зүгээр юм байна. Яаж юм гэсэн чинь. Яг хоёултны аяллаар нөө өөртөө амьдрал дундаа орчдөг. Тэгэхээр хүмүүстэй хамт байхлаар нөгөө тэр өөр юм бодоод бас сэтгэлдээ дэндүү өөрийнхөө амьдралыг бодохгүй бас нэг амралт болдог. За тэр хоёр нь яваад өгсөн чинь тэр орооноор арай бүдэг байлаа гэж. Тэр нэг гоё зөвлөл маягийн юм хэлж тий. За аялж яваад нөгөө нөхөр нь нэлийн бие муудсан тийм нэг архив өвчтэй, идэршгүй өвчтэй ер нь хизээ мэдгүй өөх маягийн юм эднэрт хэлсэн байсан чинь биеийн сайжраад юунасаа болсон баг. Аялж их яваад. Гэхдээ энэ чи зүгээр нэг аял биш шүү. Нуруундаа ачаага өрөөд нөгөө өрөвчтэй аял. Гэхдээ гадуур хоноод явна гэсэн үг шүү дээ. Бүр өдөө байгальд. Том хотын тэртээ даарлах юм бол тэгээд алгасаад гарч. Нэг бодлын мөнгө хэмжээнд мөнгө мотой байгаа ш надад ч. Дээрэс нь гол нь хүмүүсээс гол ер нь яг амарсан шиг амрыг, аялсан шиг аялье гэдэг. Нэлийн бас наарч хөрн үсэж сангад юм түнд аялна штэ. Тэгэд нэг том хотын хажуугаар өнгөрөөд яах гэсэн чи махна босгоод унтах газар байдаггүй хотоос холхон шүн болчдөг. Тэгээ арга ядаад нэг гольфийн талбай дотор ороод унтсан юм байна. Тэгсэн чи өрдөө тэр чин том хотын ойролцоолохоор чимээ шуугаан яагаад. Тэр гольфийн талбай дотор ч мэдээж хашаагийн давж орно энэ чинь гойл ус юм болчихж байгаа шүү дээ. Тэгээ айгаад өрдөө унтаж чадаагүй шүн дунд зэрэг. Тэгээд тэр аялж энэ чи би сая юуг нэс 1000 км аялж юм байна шүү дээ. Маш хүн том аял. Гэтэ 2 хувааж идмэр хийж. Тэгээд ямар ч унтсан болоогүй. Тэрнээс хойш тэгж ирдөө тиймэрхүү аюултай юм хийхэ байсан нэг хоёр маань. Тэгээд бодож яана л да нөгөө аялж явсан чинь нөхрийг нь би сайжирцсан юм чи гайгүй сайжраад ингээд одоо буцаад хэвийн амьдралдаа орохлоор яах вэ гэж бодоод л. Тэгээ ус онгоц хойшлоод бас. Годмонд гэрэлтэй газар бас хонжаа. Гэрэлтэй газар хонохоор майхнаа барихаар байхгүй. Хүмүүсийн бишоконд ороод нэг юм. Тэгсэн чинь гудамжныхын тэнд бас нэлийн гудамжинд дунд хүмүүс нэлийн байна. Эднэрт хөөгдөд. Эднэр чи бас нөгөө бүр орон зайтай мэдээж орон зайтай л авта шүн энд ирнэгээ тоочгэлцсэн байдаг. Тэнд нь байж байгаа юм бол нөгөө тэр нь хөөгөөд. Тэгээд тэгж явж байсан чинь нэг нөхөр харин тэнд гэрчээсэн нөхөр. Би юу гэж авч байна. Тэгтэн зэрэг мөнгө байхгүй гэсэн чи. Зүгээрээ миний төрсөн өдөр болоод охин пив малгай авчирч ирсэн юм ээ. Нөгөө нөхөр энэ пивийг нуугаад. Тэгсэн чи тэрнтэй нэг хамт амьдардаг юм уу бас нэг тийм орон гэргүй нэг залуу ирээд. Нөгөөдөлтөө уурлаад. Миний байхгүй танихгүй хүнтэй би уулаа гэд. Тэгээ хоорондоо зодтолтоод өө холиогоод нөгөө хоёр маань зомгомгүй цухтаад. Тэгээ бас нэг тоххохон нэг шөнийн нэг өнгөрөөсөн болоод. Тэгээд өглөө босоод явж байсан чи өглөө босоод нэг сандвич хэн болоод явж байсан чи нөгөө нөхөр маань явж явах нэг сандвич авч өгөөл тэгээ салж байгаа. Тэгээ майхны нөхөр нь бас модцсан. Скотчж байрал нэг юм аргалаад явж. Тэгээд нөгөө орон гэргүй дээр нэг хүн байсан гэж хааштай би өгдөг. Тэр нь та хоёр хинбэ гэж асуусан. Бид хоёр бас орон гэргүй. Гэхдээ ингээ орон гэргүй аялагч гэсэн чинь ямар гоё юм бэ? Орон гэргүй ч гэсэн аялагч байж болох юм биш тэгээд. Тэр чинь би нэг хизээ нэгэн цагт та нар шиг аялмаар байна гэдээ үлдчихэж байгаа юм. Тэгээд над хоёр ч далайн эргээр явж байгаа цагаагаар ч их сайхан байсан юм шиг байна. Хэд хоног сэлээд. Тэгээд яасан чи энэ бүр сайхан амраад 7 хоног нэг газараа бүр дуудалж болдохгүй хоолоо идэл
өдөртөө сэлээд алхаад ягаад алхаад байна гэхээр нөгөө би энэ эргээд муучж магадгүй хөдөлгөөнтэй байх юм бол зүгээр байх гэдэг нөгөө нөхөр нь. Тэгээд ингээ бие харсан чинь дуран гайж болцсон байна, борлсон ч байна. Одоо энэ барууныхны гол ярьдаг юм чинь нөгөө наран чараад борлсон бие гэдэг чинь супер одоо тэр хамгийн баян аз жаргалтай хүний шинж штэ. Тэгэл их сайхан байсан юм нэ. Тэгэл нөгөө залуу хүн хүсэлт юм бүх юм буцаж ирээд ирүүлжээл тэ. Тэгээ бас нөгөө авгаан миний бичиж байгаа ном штэ. Тэгээд тэр гэрч орон гэргүй болцсон байгаа. Тэгэхээр орон гэр над хэрэггүй юм байна. Миний нөхөрл ингээд байгаад ингээд бид нар ингээд сайхан байх юм бол болох юм байна гэж хөрсүүлдэ бодож эхэлж байгаа. Тэгээ тэр үеийнхээ тэр нөгөө биеийн сайжраад сэтгэл санаа сайжраад байж исэн. Тэр 14 сарын өмнө бүх юм алдсан хүмүүс шүү дээ. Нөгөө гэрмэрми алдсан. Орон гэргүй болж явж байгаа. Тэгээд тэр бүх юм эргэж бодоод ингээд сэтгэл нь бодоод ингээд бүх юм ойлгоод ер нь их сэтгэл санаа бүх юм сайжраад тэр үеийнхээ бас мэдрэмжийг хэлж байна. Нөхрийнхөө гэрэл анхудаа очиж яснаа болоод тэр үед нөгөө нөхрийн гэрт аав ээж нь байгаагүй. Одоо тэр л мэдрэмж нь тусч ирэл ирүүлж юу гэнтэй нөгөө хоёр маань сэтгэл санаанд бүх юм. Тэгээд тэр 7 хоног нэг жоон зэлүүдтэй газар далайн ирэх штэ. Тэгтээ тосгон цаана байгаа. Өдөр болгон нэг нөхөр ирж нэг холхноос ирж хардаг нөхрийг. Нөгөө хоёрыг майхны л хардсан юм байна. Нохоогоо салхилуулгаа. Нохоо салхилуулдаг газар нэг байх та. Тэгээд 7 хоног хоолнч дуусаад бинч одоо бүр супер амраа юм битээ. Тэгээд тэр хоёр ингээд дайлаа ерөнхийдөө дуусчихаа. 630 миль гэж энэ шүү. 1000 км орчим 40 км-ийг яваагүй буцаж ирж явнаа гэж. Гэтэ энэ жилдээ ингээд дуусах юм. Өхөн нөгөө сургуульд орох гэдэг байгаа шүү дээ 50 настай мөртлөө. Тэгэл бодж л байна л да. Тэр хоёр ч өрөнд ороод орон гэргүй болоод нөхөр нь эдгэшгүй хизээ мэдгүй өхөн гэдэг өвчин тусаад. Тэгээд ингээд яг ингээд бүх шахалтанд нь ороод ирэхдээ зэрэг хүн чинь өөрийгөө тодорхой байгаа бүх боломжоо шавхаж гаргаж ирд юм байна. Тэгээ эргэж одоо эргээд тэр хоёр чинь сэтгэл санаа сайжраад нөхрийг хинж бие ирүүлжээл бинж чангараал те. Насаараа нөгөө бэрэн дээр ажиллаад ирдөө зав цаг байсан хүмүүс чинь ажилгүй юу ичгүй болцсон юм чинь тэгээд тэнд явахтаа ингээд их сайжирсан юм байна. Тэгээд ингэж хэлж яан л да хүн гэдэг чинь юугаа би өөрөө хэмбэ миний дотор юу байна вэ гэдгийг үзэлгүй ихэнх амьдралаа ингээд харамсалтайгаар өнгөрөөд юм байна гэж. Ингэж л одоо ухаарал энэ аялал ерэн төгсөх тийшээгээ хандж байна да.